Монгол судлалыг дэлхийн олон орон судалгаа. Тэр дундаас хамгийн их хөгжсөн нь мэдээж манай хоёр хөрш мөн Япон, Герман, Унгар, Польш, Америк нэгдсэн улсад судалгацаар байна. Үүний нэгэн том жишээ нь Америк нэгдсэн улсын Вашингтон хотын дунд сургуульд монгол хэл бичгийг судалж эхэлсэн явдал юм. 2015-аас 2016 оны хичээлийн шинжилт Элчин сайдын юм Вашингтон Reforming Arts байгууллагын Embassy Adoption хөтөлбөрийн хүрээнд монгол хэл бичгийн хичээлийг сургалтын програмдаа суулгажээ. Ихтэй сургуулиудад монгол хэл судлалын хичээл ордог, харин энэ удаад дунд сургуульд хэрэгжсэн шалтай. Дэлхийд Монгол судлалын чиглэлээр сургууль судалгааны үйл ажиллагаа явуулж байгаа 15-6 одоо бие даасан төв байна. Өөрөөр хэлбэл яг одоо Монгол судлал гэдэг мэргэжил чиглэлээр дагнсан сургалтын шатлсан тогтолцоогоор ийм сургалт эрхэлж байгаа. Зарим улс орнуудад бол 2-3 ийм төв байх жишээтэй. Жишээлбэл Азийн орнуудад бол нэлээд их байна л да. За бид нар мэдээж урд хөрш хятад бол Монгол судлалын сургууль судалгааны үйл ажиллагаа явуулж байгаа нэгжийнхээ тоогоор мөн тэр чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтдийн тоогоор бол дэлхийд бол хамгийн дээгүүрт орно. За Азийн бус орн Япон, Солонгос гэхэд бол 2-3 төвд Монгол хэлийг зааж сургаж Монгол судлалаар сургууль судалгааны үйл ажиллагаа эрхэлж байна. Жишээл Японы Осака гэх сургууль, Японы Токиогийн гадаа судлалын их сургууль, Солонгосын Тангу их сургууль, Солонгосын одоо Хангуг гадаа судлалын их сургууль гэдэг ийм төвүүдэд бол одоо яг Монгол судлалын бие даасан сургалт эрхэлж тэнд Монгол судлалаар нэг сургуульд бол нэг ойролцоогоор 2-3 профессор ажиллаж байгаа. Монгол судлал хөгжинэ гэдэг нь гадаадад танигдах том гарц. Монголын ард түмний ёс заншил, хэл түүх, соёлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалдаг тогтолцоо гадны улсууд судлах нь дэвшил гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байна. Гадны эрдэмтэд Монгол улс өөрөөс Монгол судлалын төв боллоо хэмээн хүлээн зөвшөөрсөн, иймээс Монголын түүх, хэл, соёлыг бүх байгууллага судлах болжээ. За ямар ч байсан гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын үр хүүхэд, тэнд одоо төрсэн үр хүүхэд нь их хэлээ сурах асуудал бол нэлээд бэрхшээлтэй ийм асуудал тулгарсан зүйл болж байгаа юм. Энийг одоо гарах нэг өнөөдөр явж байгаа ганц гарц бол тухайн газар нь ажиллаж байгаа зарим одоо мэргэжлийн багш нар тийм хувийн сургууль маягтай зүйл нээгээд одоо сургалтын төв маягтайгаар тэр ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа үр хүүхдэд монгол хэлийг зааж сурч байгаа ийм туршлага бол хэд хэдэн газар байх юм билээ. Солонгосч байгаа, Америкт бас бид нар явж байхад тэнд ажиллаж байгаа, амьдарч байгаа монголчуудын хүүхдэд монгол хэлийг зааж сургаж байгаа нэлээд тийм тогтворчсон үйл ажиллагаа явуулдаг байгууллага байсан. Өөрөөр хэлбэл манай монголчууд маань тэнд бас өөрсдөө үр хүүхдэдээ хэлээ заах талаар зохион байгуулалтын арга хэмжээ аваад энд монгол хэлний сургалт зохион байгуулж байгаа гэсэн үг л дээ. Энэ мэтлэн монгол хэл бичиг түүх соёлыг шимтэн судалдаг байгууллага судлаачид нэмэгдэх болсон, мөн цахим ертөнцөөр монгол гэсэн бүх юм татагдсан гэх Америк залуу Дастин Трилн ойлын тухай мэдээлэл цацагдах болсон. Энэ мэтлэн монгол хэл бичиг Монгол улсыг сонирхон судлах ажиллагаа нэмэгцээр байгаа таатай мэдээлэл байна.